Английн жуулчин Стивен Нэшийг хөнөөснөөс болж олон монгол хүн уур цохол нь хөдөлж тэнэг үдүүлэг монголчууд хэмээн өөрсдийгөө хараан зөхөж байна. Одоо тэгэхээс ч яах вэ? Яахав тэр алуурчныгаа хараад зүхнэ л үз. Гэхдээ гадаадын жуулчид сүүлийн үед хөдөөгөр хоёр-хоёроо ганц мөн үүргэж үүрчгээд хаа сайгуул явдаг болсон байна. Одоо ч гэсэн явсаар л байгаа. Дулааны улирал эхэлсэн л бол хөдөө замаар дүүрэн хужаа мотоцикл эсвэл дугуй унсан сахал үстэй нөхдүүд зөрж өнгөрдөг. Тэд бол хамгийн хямд зардлаар хамгийн даатай аюулгүй орчинд дур зоргоороо зугаалж байгаа нөхдүүд юм. Тэдэнд хамгаалагч, хөтөж орчуулагч огт хэрэггүй. Угаасаа монголчууд бол гадаад хүмүүст элгэмсэг ханддаг, эвийлж хөөрхөж тусалж нэмчих сэтгэлээр ханддаг улсууд. Нэг ирсэн жуулчин дараа жил нь заавал ирдэг. Огт хүнгүй хөдөө явж байхад л үүргэвч үүрсэн гадаад хүн алхаж ил явдаг. Муулах юм биш нөхөд минь. Тэдгээр жуулчид Орос хятад өөр газар яг Монголд байгаа шиг тийм зоригтой итгэл төгс алхаж зугаалж чадна гэдэгт эргэлзэж байна. Олон хүн сайнтай муутай ой мод урттай богинтой. Тийм юм болоо л үз. Манай иргэдэгч гадаадад нухчихсан л дууддаг. Тэр үед хөөх юм уу арвин гишүүнээс өөр хүн чарамсаагүй дэ чаавас. Муулах юмгүй хамгийн тайван амгалан инх тайван улс бол Монгол мэл юм шүү дээ. Стивен Нэшийг 50 нойршвал та бурхан.